Шорт арилжаанд орсон чинь одоо энэ хараа. Харагдаж байна тий. За, юу яцгаан сонирхол нэгт ахын дүүсээ та бүхэндээ энэ хүү сайхан өглөөний мэндийг эцэг миний зүгээс хүргэж байна. За одоо өглөөний 5 цаг 15 минут болж байна. За одоо арилжаа болон аялал блогийн маань бас ээлжид нэгэн шинэ дугаар одоо эхлэхэд бэлэн боллоо залуусаа. Тэгээд энэ хүү дугаараараа болохоор Сингапур болон за Бали бол явхаар байгаа. Нийт бол 10 хоногийн аялал бол байгаа. За тэгээд Сингад нь болохоор нэг 2-3 хоног за үлцэнд нь бол Балид очиж бас үзэх төлөвлөгөөтэй байна. Одоо манай онгоцны хувьд гэхээр одоо 6:20 бол нисэн. За Улаанбаатараас Хонконгоос Сингапур. За Сингапураас Бали руу бол нисэх за ийм төлөвлөгөөтэй бол байна залуусаа. За тэгээд ямар ч байсан шинэ блогоор иргэн уулзж байгаа да маш их баяртай байна. За залуусаа сая Монголоос 4 цаг явсны эцэст Хонконгийн сонгоцны буудлын дээр бол ирээд үйж байна. За энэ дээр бол эндээс бол цаашаа бол Сингапур руу бас явна 4 цаг нисэн. За энэ дээр болохоор бас одоо болохоор Монголын цагаар 12:30 болж байна. За манай онгоц маань 3:15-аас ерөнхийдөө нисэх байгаа. Тэгээд ямар ч хэсэн аялал маань дөнгөж эхэлж байна. За залуусаа онгоцын хөлөг сууж. За онгоцын хөлөөгөө сууж явах хоорондоо бас нэг арилжаа нээсэн. Тэгээд арилжаа бол аялал тий. За тэгээд голф дээр бол шорт арилжаанд орцсон явж байна. За шорт арилжаанд орсон чинь одоо энэ хараа. Харагдаж байна тий. Тэгээд дээшээ ингээ өсөө яваад өглөө. За тэгээ энийг ямар ч хэсэг харнаа. Хараад яг яах нь одоо бол одоо бол удахгүй одоо ингээд онгоцондоо суух чинь. За тэгээ миний хувьд холдож байгаад. За тэгээд нэг Сингад очоод одоо TP авсан байх уу, stop loss гэсэн байх уу харнаа. За залуусаа 12 цаг явсны эцэст Сингапуртаа сая буулаа. За одоо тэгээд эндээс гарахаар одоо машин тосч байгаа. За тэгээд буудлын руугаа хамтдаа явцгаая. За онгоцны буудлаас маань машин тосч явж байна. За тэгээд одоо буудлын руугаа явандаа. За манай буудлын бас боломжийг өгсөн. Боломжийн буудал байгаа. Grand Hyatt гэдэг буудлын байгаа. За одоо тийш явандаа. Окей. Thank you. За энэ манай жолооч байна. За залуусаа буудалтаа ирлээ. За буудалтаа ирсэн ийм гоё бэлэг бэлдсэн байна. За ийм гоё. За энэ бол за маргааш бол формула үзнэ. За энэ ингээд тикет нэ тий. За энэ хувцсыг өмсөж маргааш явах нэ, дэмжих нэ. За ийм байна. Бэлгэний хувьд л ийм байна. Удахгүй та бүхэндээ өдрийн одоо $1000 буудлыг танилцуулна. За энэ бол та бүхэн харж байгаа тий. Pepperstone-оос хүрээд за Pepperstone-ы арга хэмжээнд оролцоход ирсэн байгаа шүү залуусаа. За залуусаа Grand Hyatt гээд за өдрийн нэг $1000 буудалд буусан. За тэгээд хувцсны өрөө үүдний хэсэг тойл. За энэ болохоор нөгөө Сингапурын яг төвд нь байдаг буудал байгаа. За нэг юм том ортой өрөө байна. За цонхоор нь бол ерөнхийдөө бол яг иймэрхүү харагдаж байна. За тэгээд энэ бим юм байна.
За энэ 0-ийн өрөө энэ байна. За нэг ийм өрөөнд буулаа да. Бас давгүй. Энэ чинь 6 давхурт буусан байгаа. За нэг иймэрхүү байна да. Бас үнэтэй нөгөө үнэтэй буудал. За энэ болохоор орж ирдэг хаалга. За залуусаа дуулгах маш сайхан мэдээ байна. Алдарт Формула 1-ийн тамирчин Фернандо Алонсогийн Астон Мартин багийн ориг Жерси болон малгайг Pepperstone брокер дээр багада $200 депозит хийж арилжж байгаа залуучуудаа өгөхөр болсон байгаа шүү. Та яг одоо энэ бичлэгний доор байгаа манай эцэг трейдер академи IB хаягаар дансаа нэгээд арилжааныхаа аялыг эхлээрэй.